Украины нэгэн бизнесменийн хүүг балид хулгайлан авч явж улмаар хэсэгчилж мөчилсөн байдалтайгаар хөнөөсөн байна. Түүний алга болсноос нь хойш ойролцоогоор 2-7 хоногийн дараа далайн эргээс нэгэн цогцсны үлдэгдэл олсон бөгөөд тэр нь 28 настай Игор Комаров байв. Тэрээр Украины Днепро хотын бизнесмен Александр Нарик хүний хүү бөгөөд түүнийг энэ гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байна. 2026 оны 2 дугаар сард энэ Украин залуу балид найз бүсгүй Еватаага амарч байжээ. Тэр эмэгтэй Instagram дээр 230 мянга орчим дагагчтай олонний танил хүү юм. Гэгийн Валентины өдөр тэрээр 2 дугаар сарын 14-ний чөтгөр аваг би чамд өдөр бүр хайртай гэсэн тайлбартай зураг нийтэлсэн байна. Маргааш нь Игор арлын Орос болон Украин жуулчид ихээр очдог бүсэд өөрийн найз Ермактай явж байх үедээ хулгайлагджээ. Тухайн агшинд түүний найз зугтаж чадсан бөгөөд Игор Комаровыг барьцаалагчид баруун эргийн тансаг виллад аваачиж тамлан зовоож улмаар хэсэгчилж хөнөөсөн байна. Нэгэн бичлэгт тэр залуу нүүр нь хүнд гэмтсэн байдалтайгаар гэр бүлээсээ 10 сая $10 барьцаа мөнгө төлөхийг гуйж байгааж. Ээж, аава, гуй, намайг сайн сонсоорой. Энэ бол тоглоом биш. Тэд миний хоёр хөлийг хугалсан. Ярих болгондоо миний хавирганууд уушгийг минь цоолж байгаа мэд санагдаж байна. Тэд надад эндээс гарах гарц байхгүй гэж хэлсэн. Киев дэх ямар ч танил, Днепро дэх ямар ч гангстер, ямар ч цагдаа намайг эндээс гаргаж чадахгүй гэж тэд хэлж байна. Гуй, 10 саяыг л буцааж өг. Үгүй бол та нар миний цогцсыг ч дахиж харахгүй хэмээн хэлжээ. Энэ бичлэгийн дараа түүний гэр бүл $32 мянган барьцаа мөнгө шилжүүлж тохиролцохыг оролцсон ч энэ нь амжилтгүй болжээ. 2 дугаар сарын 27-нд Бали арал дээр түүнийг хорж байсан гэх газраас 30 орчим километрийн зайд далайн эргээс задарсан гэмтсэн хүний үлдэгдэл олсон байна. 3 дугаар сарын 6-ны баасан гарагт энэ цогц нь Игор Комаровыг болох нь батлагджээ. Индонезийн цагдаа нар ДНХ-ийн шинжилгээг ээжийнхэн сорцтой харьцуулан тогтоосон байна. Сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө эрх баригчид уг хэргийн сэтэл одоогоор тодорхойгүй мөрдөн шалгалт үргэлжилж байна гэж мэдэгджээ. Хулгайд ашигласан машиныг түрээсэлсэн этгээдийг баривчилсан бөгөөд тэрээр өөр 6 хүнийг нэрэлсэн байна. Тэд бүгд гадаадын иргэд бөгөөд одоогоор Индонезид байхгүй эрен сурвалжлагдаж байна. Тэднийг хүн хулгайлах, хүндрүүлэх нөхцөлтэй халдлага үйлдсэн гэж сэжиглэж байна.